Хүний эрхийн үндэсний комиссийн төсөв яг бидний хууль зүйн байнгын орон дээр одоо сэтгэлд үеийн гэдэг шиг ингээд батлал явуулж байгаа. Тэгээ нөгөө улсын төсөв чи одоо өөрөө яг өнөөдрийн байдлаар бодит байдал дээр ордлого маань тасарсан. Одоо намрын чуулганаар сюрприз бариад улсын төсвийг 2026 оны улсын төсвийн тодтолтой цуг өргөн барина. Тэгээ цуг өргөн барихад юу болох вэ гэхээр зардлаа таны л гэж орж байна. Нэмэлт хөрөнгө оруулалтууд нэг ч байхгүй гэдэг байдлаар одоо яригдаад явж байгаа. За тэгээ 27 он дээр одоо яг энэ чигээрээ нэг юм та хэдийн хүслээр болдог бол нэг 41 тэрбум төгрөгөөр баталцгал байх. Даанч хүслээр болохгүй байх. Гэхдээ энэ дотроос бас та хэдийн үйл ажиллагааг сайжруулах талаас нэг хэдэн зардал тавигдсан байгааг бас нэг тодруулж асуух гэсэн. Энд чи одоо гадаад томилтын зардлыг хичээлэхэд та хэд нэлээд ахиуд өнгөөр нэмж тавьсан байна. Энэ дээр юу өөрчлөгдөж гарч чадах вэ? Бусад урсгал шилжүүлэг гэдэг дээр бас нэлээдгүүд өнгөөр өссөн байгаа. Энэ дээр юу өөрчлөгдөж чадах вэ? За тэгээд тэр хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал гэдэг чинь 146 сая төгрөг байсан. Одоо бол тэр бом 400 болно гэж. Тэгээ энэ доторх зардлуудыг ингээд харахаар нэлээд олон төрлийн зардлуудаа та бүхэн бас бүр байхгүйсний шинээр нэмээд тавьсан байгаа. Тэгээ ер нь хууль зүйн байнгын орон бол та хэдийн ажлыг нэлээд сайн дэмжиж явдаг. Гэтэл та хэд өөрсдөө байж боломгүй алдаас гаргадаг. Хамгийн сүүлийн жишээ сая нэг сэтгүүлчтэй холбоотой хувь хүний үзмжээр даргын цүнх баригчийн талд хамаг шийдвэрийг гаргаж өгөө явуулсан. Даргандар нь тэгээ бараг нэгнээс олдуулаад би тэр үед байсан байгаагүй би мэдэхгүй чадахгүй гэд асуудал яриа сууж идэг ийм хариуцлагагүй байдлаар бити ажиллаач гэж та бүхнээс бас хүсгэсийн. Тэгээд энэ саяны 3 зардалтай холбоотой танилцуулгыг та бас дэлгэрэнгүй хийх юм бол ядахтаа бид нар одоо нэг 20 тэрбумаар байшин барьж өгч чадна гэж худлаа ярихгүй ч гэсэндээ бусад энэ урсгал зардалтай холбоотой асуудлуудыг чинь шийдэж өгөхийн төлөө бас явж болох байх. Гэхдээ энэ барилгатай холбоотой асуудал бол яг зүгээр одоо байгаа байранда байж хахад үйл ажиллагаа яг шинэ байранд очсноос юугаараа одоо дордох гээд байгаа вэ гэдгийг бас илүү дэлгэрэнгүй ярихгүй бол заавал байртай байх ёстой гэдэг нэг баяалын өгч юмээр яваад байвал бид нар улсын төсөв таахгүй байхаа л гэдгийг та зөв тайлбарлах ёстой байх л гэдгийг хэлэх гэсэн. Цогтой гишүүний асуултанд хариулъя. Эхний урсгал зардал юу нь яаж өсвөө гэж өмнө энэ 2026 оны төсөлсөн зардал бол 13.5 тэрбум. За тэгээд тодтгол яваад 10.5 тэрбум болсон. Ингэнгүүт одоо томилттой холбоотой бид нар 21 аймагт нэг эрхрийн л ажилтдаг. Тийм учраас бид нар орон нутагт болон гадаад томилттой холбоотой энэ томилтын зардлаа өсгөхөд тавьдаг нь нэгдүгээрт орон нутгаар явна гэж тооцож байна. Аймагуудаар явна бүсчлэн мөн эсвэл аймагуудаар явна дутуу. Энэ жил бид нэг 12 аймгаар явсан. Одоогийн байдлаар 6 сарын байдлаар гадаад дотоод бүх томилт ус зүгрэхгүй байгаа учраас энэ дээр тулгуурлаад эрхчлэлээр энэ явах томилтуудыг тусгаж өгсөн байгаа. Тэгээ энэ дээр дахиад бас нэг онцлог байгаа. Сайн хэлсэн хүний эрх хамгаалагчийн тухай хууль дээр тусдаа нэгжтэй байна гэдэг тусдаа чиг үүрэгтэй энэ дээр тусдаа зардал хэрэгтэй болдгоо. Эрүүл шүүлтээс үрдсэн сэргийлэх үйл ажиллагаан дээр тусдаа зардал хэрэгтэй болдог. Ялангуяа таны онцолж асуусан нөгөө 2 дахь зардал байна 1 тэрбум дээр тэр сургалт үйлдвэрлэл дээр энэний 30% нь сая одоо хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбоотой сургалтын 30% зөвхөн дангаараа эрүүл шүүлтээс үрдсэн сэргийлэх үйл ажиллагааны нэгжээс хэрэгжүүлнэ гэж тооцож тавьсан юм дүн байгаа даа. Тэгээд хүний хувийн мэдээллийг хамгаалах дээр бас нөгөө хуулиндаа заасан чиг үүргэнд давхар явдаг. Тэгэхээр энэ 3 чиг үүрэг дээрх сургалт нь явна, гомдлоо шийдэх нь явна, судалгаа нь явна, зөвлөгөө нь явна. Энэ бүхтэй холбоотой энэ зардлууд нэмж орж ирж байгаа. Байрны тухайд нэг ийм асуудал байна. Засгийн газрын 11-р байранд бид нарыг одоо анх бүр хэрэг эхэлж байгаад ер нь энэ байгууллага анх 25 жилийн өмнө байгуулагдаад түрээсэлдэг тэндээ байж эхлээд бол ордонд байсан билээ. Тэгээд нөгөө засгийн газрын 11-р байранд за тэндээс эдийн засаг хөгжлийн яам бид нар бол өөрсдөө бүтнээрээ энэ 4 давхар баймаар байна гэж засгийн газрын 12-р байрлал манайг шилжсэн түрээс өгөөл явж байгаа. Энэ 25 жилийн хугацаанд хүний эрхийн үндэсний комисс өөрийн байртай байсан түүх байхгүй. За байртай болно гэдэг энэ засгийн газрын 12 дугаар байрлал шилжихтэй засгийн газраас нэг газар өгсөн Новоо нурын дэшээ. Энэ дээр ер нь байраа барьж авбал цаашдаа иргэний нийгмийн байгууллагуудыг орох гарах, номын сан бий болгох, түншлэлийг хөгжүүлэх, иргэдийн орон зайг бас бий болгох юм боломжтой юм аа гэдэг утгаараа. За тэгээ энэ газар нь бас солигдсон, траст орсон гэдэг нэг ийм үйл явдал босоороод одоо бол газрын асуудлаа шийдвүүлсэн байгаа. Байрны асуудал бол бид ярьж л байгаа төсөөллийг ингээд явж байгаа юм л юм.
Тэгэхээр түрээсийг бид нэр төлөөл явж байгаа. Ийм одоо бол засгийн газрын 12 дугаар байранд 1000 м2 дээр түрээс төлөө явж байгаа ийм дүр зурагтай байгаа гэдгийг тайлбарлая. За нэг зүйл би хэлмээр байна. Тэр танай барилгын асуудал дээр бол би танахыг хамгийн их дэмждэг. Дандаа дэмждэг. Энэ барилгын асуудлыг хамгийн түрүүн би гаргаж тавьж ирсэн. Бүр 12 онд би Монгол улсад Аз номхон далайн төвийн хүний эрхийн төвийг байгуулах ёстой гэдэг саналыг өөрөө гаргаад ярьж исэн юм баггүй юу. Тэгээд дараа нь нүүбийн байнгын төлөөлөгчтэй энэ асуудлыг чинь та нар ч өөрсдөө мэдж байгаа. Энийг ингээд бариад өгөөч гэх. Гэхдээ би энийг ярихдаа харин олон улсын санхүүжилт дэмжлэгээр бариулахын төлөө бүс нутгийн хүний эрхийн төв гэж бариулахын төлөө явъя гэж би яриад байсан. Та нар энийг санаж байгаа. Тэгэхгүй та нар ингээд төсөв рүү оруулж ирээд байх яг л ийм асуулт гарна шүү дээ. Тэгээ ийм мөнгө оруулаад ирчихлээр энэний дагуу чи яаж хүний эрх сайжрах юм гэж асуугаад зүү өсний асуудал. Тэр чи би ч тэгж асуумаар байна байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээ бол та нар тэр олон улсын санхүүжилтийн их сурвалж юмаа бол бодож явах хэрэгтэй. За түрүү цогтоотор гишүүний дээр хэлж байгаа асуудал бол би бичиг баримттай бүрэн гүйцэд танилцаагүй учраас хамаагүй нэг юм яриад яах вэ? Би та нарт итгэжээдэг учраас. Гэхдээ нөгөө талаас надад лав тэр олдсон мэдээлэлс үчихэд бол та нар яагаад ч зөв хандлага гаргаагүй байлаа шүү. Тэгэхээр надаа энийг нэлээд сайн наривчилж орж ир та нарт тайлбар байгаа бол орж ир танилцуулаарай. Түүнээс тэр юун дээр надаа 1000 тайлбар хэлээд хэрэггүй. Тэр сэтгүүлчдийг би та нараас ч өмөрнө. Хүний эрхийг хамгаалдаг нь та нар функцээр боловч өөрсдөө хамгаалж чадахгүй бол өмнөөс нь би ярьж өгье. Тэгэд нийтэд байгаа мэдээллийг биометрийн мэдээлэл авсан гэх хэрэг тийм юм яригдсан бол тэр шал буруу. Би зүгээр тийм биш байгаасаа гэж бодож байгаа. Тийм учраас таныг би над дээр оруулж ирж надад танилцуулаарай гэж хэлж штэ. За тийм учраас энэ танай дээр бол анхаарах асуудлууд байгаа. Яагаад би энийг хэлж байгаа гэхээр танах энэ төрлийн байгууллагуудыг цочроогоод ийм асуудлууд байгаад байна гэд яриад явж явах хэрэгтэй байгууллага. Тэгтэл танах бол дэндүү бюрократ ном ийм зүгээр төрлийн байгууллага л болцсон байхгүй. Та нар төрлийн байгууллага биш шүү дээ. Энэ олон нийтээс мандат авцсан. Би та нарыг хэлдэг шүү дээ. Хэд хэдэн хурал дээр ажиллаа өгөхөөс битээ. Очоод зад үзэлцэж байгаа. Тэгээ ажлыг чи авал бүр хэлж байгаад энэ дарга ингээд би энэ иргэнийг өмөрсөн чи энэ дарга шахаж байгаад миний ажлыг авч яана арт түмээ мэдэрэй гэж байгаад ажиллаа өгөөд нулимад гарал та. Тэгжээж хүний эрхийн төлөө тэмцдэг байхгүй. Тэрс даргаараа суух гээд хоорондоо юугаа булаацалтаад ингээд яваад байх юм бол ажил чи явахгүй. Би та нарыг дэмжиж ажилтгийн үед бас шаардлага тавьж ажиллана.